За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Монголын урлагийн зөвлөл урлагтай яриа гэдэг ийм подкастыг энэ 2024 оноос эхлээд явуулж байгаа. Би өөрийгөө их хастай гэж бодож байгаа. Яагаад гэвэл миний зочид бол дандаа их сайхан хүмүүс, урлагийн хүмүүс байдаг, бизнесийн хүмүүс байдаг, өөр мэргэжлийн хүмүүс ч гэсэн байдаг. Гэтэ өнөөдөр бол бүр онцгой өөр нөхцөлд манай подкаст явагдах гэж байна. Учир нь гэвэл бид нар Монголын одоо хамгийн том энэ залуучуудын сонирхдаг хөгжмийн их наадам Playtime-ийн одоо яг болж байгаа газар нь бид нар энэ подкастыг хийж байгаараа их онцлогтой. За тэгээд би зочдоо танилцуулснаас зочид маань өөрсдийгөө танилцуулах нараа илүү амар байх болов гэж бодож байна. Тэгээд энэ өөрхөн бүсгүйгээс эхлэе да. Тэг. За самайцгаана уу. Намайг Цэцэн гэдэг. Eventide болон дотор хүрээ хамтлагийн дуучин, хөгжимчин тийм хүн байна. Тэгээд хөгжмийн зохиомжоор ерөөхдөө сурж байгаа. Тийм саунд артист одоо гэдэг чиглэлээр ч гэсэн ер нь явж байгаа. Ер нь нэг юм хөгжимтэй холбоотой байж болох тийм миний багтаж шингэх, миний одоо орон зай байгаа тэр одоо газруудад юм байх дуртай тэрэндээ оролцоод явж байгаа тийм хүн байна. За баярлалаа. Тэгэхээр бидний өнөөдрийн подкаст хийж байгаа энэ орон зай бол их бас өөрийн онцлогтой юм байна. Энэ асарт чинь бол гаднаас хөгжимч сонсогддог юм байна. Бидний яриач гэсэн хоорондоо холилддог юм байна. Тэгэхээр хэрвээ сонсогдохгүй яахгүй бол өөртөө бид нар давтан ярина. Тэрийг та бүхэн ойлгоорой гэгээр хүчилж байна. За миний дараагийн зочин өөрийгөө танилцуулах уу? Мөнх Оргилоо. Сайн байцгаана уу? Намайг Мөнх Оргилдаг. Би The Library Studios-ийн producer. Бас Night Train хамтлагийн гитарист. Айрд очихоо өөрийгөө танилцууллаа. За Мөнх Оргилыг дараа нь би бүр дэлгэрэнгүй танилцуулнаа тэгвэл. За миний дараагийн зочин бүгдээр өдрийн мэнд. Тэгээд намайг Тогтун гэдэг. Би Colors хамтлагийн гишүүн. Тэгээд дуучин тийм залуу байна. За ингээд ийм гурван сайхан залуутай би өнөөдөр энэ подкастыг явуулах гэж байна. Намайг Гамболд гэдэг. Би дөрөв хэлсэн Монголын урлагийн зөвлөлийн тэргүүн. Гэхдээ би өнөөдөр бас өөр хоёр малгай өмсөд ирсэн. Нэг нь бол урлагийн зөвлөлийнхаа малгайтай, нөгөөх малгай маань бол Инээсгэл хамтлагийн малгай байгаа. Би бол Инээсгэл хамтлагийн гишүүн одоо үүсгэн байгуулагчдын нэг юм байдгийг. Тэгээд манай хамтлаг энэ наадамд энэ жил урагдаа зочноор оролцоод өчигдөр тоглолтоо хийгээд тэгээд бүр миний оролцоо бол энэ удаа их өөр байсан. Би бол их сэтгэл хангалуун байж байгаа. За ингээд наадмынхаа тухай ярив. Наадам маань үнэхээр өнөөдөр шинэ нөхцөлд явагдаж байна. 22 дахь жилдээ зохиогдож байгаа гэсэн. Бодвол одоо анх эхэлж яхад бол жижигхэн нэг темирхүүд цугларалт байсан байх. Хөгжим дуртай хэсэг улсууд цуглараад гэхдээ энийг санаачилсан хүн бол их алсын хараатай, холын хараатай. Тэгээд дээр нь бол их амбицтай хүн байсан гэж би ингэж ойлгож байгаа. Ягаад гэвэл ийм олон залуучуудыг нэг дор цуглуулад, ийм олон орноос хүмүүсүүдийг авцраад 4,000 хүнийг ажилуулад, ажлын байрыг бий болгоод, дээр нь 4-500 уран бүтээлчдийг нэг дор 10 хэдэн тайзан дээр гаргана гэдэг бол тийм амархан зүйл биш. За тэгээд дээр нь бүр томоор ярих юм бол энэ наадмыг зөвхөн Монгол төдийгүй Азтай топ 5 урлагийн наадмын нэг болгоно гэж ийм том зорилт тавиад ажиллаж байгаа юм байлээ. Тэгэхээр энэ бол би бүтнэ гэж найдаж байна. Ягаад гэвэл юунаас эхэлсэн бэлээ өнөөдөр юунд хүрээд ирлээ. Одоо ирээдүйг ингээ харахаар одоогийн оролцоог нь харахаар бол гайхамшигтай ийм ирээдүй харагдаж байна гэж би бодож байна. Тэгээ би та бүхнээс энэ наадмын тухай та бүгдийн сэтгэлийг сонсъё доо. Чамаас эхлэх үү? Тань Мөнх Оргил. За наадмын сэтгэл гэвэл маш өндөр байгаа. Тэгээ шинэ байршилд
шинэ байршилд одоо бүр илүү ингээд өргөжөөд map нь томроод ингээд бидний ингээ угтж байгаа нь айгүй сонирхолтой гоё байгаад байгаа. Эхэндээ бол орж ирээд төөрөөд тэгээд яг оройхон тийш бас яг нөгөө main stage-ийн хэсгээс наашаа явах үедээ бол яг нөгөө ингээл гол нөгөө гүүг рүү авах хадлага юм шиг санагдал. Монгол сэтгэнийхээ яг байршлаар бол ингээд бас жоохон төөрөөдөлээ. Гэхдээ ингээд айгүй олон асруудтай тэгээд том гоё тайзуудтай байгаа. Тэр нь бол амар таалагдж байгаа. Тэгээд яг залуучууд мань ч гэсэн бүгдээрээ айгүй зохион байгуулалттай, цэвэрхэн нэг тийм сайхан уур амьсгал нэг гоё юм дулаахан байгаа нэг айгүй сайхан байгаа. Баярлалаа. Доктор. За миний хувьд болохоор Playtime фестивал руу анх 2009 онд явж исэн. Тэгээд 2009 онд анх удаа үзчихэд Улаанбаатарт ийм гоё залуучууд байд юм байна гэдэг анх удаа нүдээр харж исэн. Үнэхээр хотод хаанч харж байгаагүй тийм кул хүмүүс тэнцхэн тэнд байхыг хараад би бүр нүдэндээ итгээгүй те тэр үед би бас хүүхдээсэн. Тэгээд шууд найзууд дээр очиад би ийм юмд очиж үзлээ. Маш гоё юм байна. Хэвлээ дараа жил заавал цогтой явна шүү гэж хэлээд 10 онд цогтой үзээд тэгээд маа найзууд бас таалагдсан гутаа бид шууд хамтлаг байгууллаа. Тэгээд 11 онд нь оролцож исэн. Тэгээд энэ жил бид нар одоо хамтлагаараа 14 дахь жилдээ тасралтгүй оролцож ин Playtime-д тэнгуүтэй ингэ нүдэн дээр ялцчихгүй хөгжил нь харагдаж байна фестивалийн. Тэгээд одоо ялцчихгүй Азийн топ 5 хөгжмийн фестивал руу зорж байгаа гэдэг нь одоо ингэ харагдаж байна. Тэгээ энэ жил шинэ талбайд болж байгаа нь илүү онцлогтой давуу тал сайжруулах зүйлс мэдээ зөндөө байгаах. Гэхдээ энэ нь бол маш том дэвшилт гэж бол би харж байна. За баярлалаа. Өнгөрөгдөө. Миний хувьд бол Playtime бол залуучуудын хувьд бол жилжингээ хүлээдэг нэг 4 өдөр нь болдог. Энэ бол залуучуудын төлөвшөлд маш их нөлөөлдөг фестивал гэж би бодож байна. Тэгээд хамгийн гол нь гадаадын том хамтлагуудыг авчирж энэ ч тоглуулснараа залуучууд хэн Idiotape хэн одоо энэ хамтлагуудыг энийг хараад өөрсдөө одоо залуу уран бүтээлчид өөрсдөө юу хийж яаж ээж энэ түвшинд хүрэх вэ гэдгийг ер нь бол бас харах тийм боломжтой төлөвшөл тэнцэнээс олох боломжтой тийм том боломж гэж би бол ойлгож байгаа. Тэ. Айгүй хүн туршлага хуваалцаж байгаа шүү дээ. Яг айгүй их туршлага хуваалцаж байгаа шүү дээ. Ингээл энэ чи ийм юм тоглолт юм байна, ингэдэм байна гэл. За би өөрийнхөө бас сэтгэлдлийг хуваалцъя гэж бодож байна. Намайг таануудын насанд байж хахад Монголд ийм наадмын сураг байтугай ойлголж байгаагүй. Та нар яг бодоод үзэлтэй. Ингээд бид нар ямар нөхцөлд байсан бэ гэдэг. Гэхдээ тэр нь бол шүү дээ биднэрт өөрийн дуртай хөгжим байгаагүй гэсэн үг биш шүү дээ. Бид нар бол яг та нартай адилхан өөрийн сонирхтой хөгжимтэй. Тийм ч учраас бид нар инээмсэглэл гэдэг чуулга байгуулаад ингээ явж ирсэн. Тэгэхээр нэг утгаараа бол би та нарт атаарах гэж байна. Яагаад гэвэл ийм сайхан орчин, ийм орчин үеийн тоног төхөөрөмжтэй. Тэгээд дээр нь хөгжимтэйгээ ингээд ийм наадмыг хийнэ. Тэгээ бүр түгээр зогсохгүй гаднаас одоо өнөөдөр хүлээн зөвшөөрөгдсөн тийм уран бүтээлчтэйг өрнө гэдэг нь тийм амархан биш. Наадам маань бол нэг ийм ураатай байж байгаа шүү дээ. Их дэлхийгээ хайрлая гэсэн ийм санаа явж байгаа. Тэгэхээр энэ талаар та бүгдийн бодол ямар байна уу? Өмнө жилээс байна уу? Энэ жилээс одоо Playtime наадам нэг юм reusable cup ашигладаг болсон юм пластик аяга. Тэр нь бол одоо энэ урайны одоо нэг хэлбэр юм уу те? Одоо хаанаас ч уух юм авах бол хэрэг та аягаа өөр авчираад уух юм аваа гэдэг чинь одоо маш том дэвшилт. Бид нар нэг удаагийн хэрэглээг хэн чадж чинь те. Тэнгүүд бид нар тэр аягаа энэ 4 хоногийн турш фестивал тэр бүх газар ингээд үйлчлүүлээд ингээд явж болж байгаа нь айгүй гоё санагдаж байгаа тийм. Тийм гайхамшигтай. Яг ер нь хэлэх гэжсэн яг нөгөө хог ингээд бас их багасж байгаа шүү дээ тий. Тэр чинь ингээд нөгөө нэг аяг ингээд дахин нэг хүнээс бол нэг өдөртөө 20 лаз одоо ус ундаа тиймэрхүү хог гарах байхад тэрнийг зүгээр нэг аягаар шийдэж байгаа нь бол айгүй ухаалаг байсан. Тэгээд давхар яг нөгөө UB Cap бас амар таалагдж байгаа. Би бас нэлээд ирж очиод байгаа шүү тэрүүгээр. Тэгж их аврагдж байгаа. Яг олон хүн хинээс ч юм нөгөө юугүй хамааралгүйгээр ингээд яг нэг явах гэхээр л нөгөө хол болохоор
явж чадахгүй болчдөг. Тэгэнгүүт тэрнийг ингээд айгүй ээлтэйгээр ингээд зохицуулаад өгсөн. Автобусаар явж болно, эсвэл унаагаарч явж болно чи ингээд наашаа эрэхтэй хүртэл ингээд айгүй тухтай тийм юутэй явж ирж байгаа нэг машины бас нэг тэр олон одоо төгжрөл юмнуудаас бас жоохон багасах юм болж байгаа юм болоо гэж бодож байна. Тэгээ одоо эн чинь эзгүй хээр тал байлаа шүү дээ. Саяхан хүртэл ерөөсөө 3-4 сар хүртэл те. Гэтэл одоо ингээд хичнээн олон мод тарьж гав. Одоо хэдэн жилийн дараа та нарын хүүхдүүд энэ наадам дээр үргэлжсэн ирэхэд энэ бол бүр огт өөр орчин бүрдсэн байхаа гэж би бодож байна. Өнгөргөнөө. Миний хувьд болохоор яг тэр reusable cup тэгээд бас ride share бол байсан. Тэгээд миний хамгийн гоё харсан юм энэ өглөө ингээд залуучуудад нүүр гараа угаах гэдэг ингээд шүдэ угаах гэдэг нөгөө угаалтур дээр ингээд яг зогсож байсан чинь нэг их ч яг хажууд нь зогсцсон. Яг ингээд оогоо ингээд яагаад амдаа байсан чинь усаа унтраа. Яг хажуунаас нэгээд хараа зогсоод нүрээ угааж хахад усаа унтраа гэх. Тэр нь надад таалагдсан. Тэгээд нөгөө талаараа болохоор бас эко гэсэн талаас залуучууд одоо монголчууд одоо нүүж очсон газараасаа буцахтаа ерөөсөө ганцхан буурны хийгээ үлдээгээл яваад бүх хогоо цэвэрлээд явах хэрэгтэй гэдэг тэр юуг бол хэрэгжүүлнэ гэдэгт би бол найдаж байна. За ойрд та нарыг хэдэн литр усаар нүүр гараа угаах уу гэж хинж цагдаагүй болохоор тэр бас сонин үзэгдэл байгаа байх гэж би ингэж ойлгож байна. Түрүү би хэлсэн энэ ч гадны уран бүтээлчд ирж байна те. Тэгэхээр энэ наадмын нэг зорилго бол дэлхийн хөгжим Монголд давцрах. Монголчуудыг дэлхийн хөгжимтэй улам ойртуулах гэсэн нэг юм зорилго байх шиг байна. Дээр нь Монголын дуу хоорыг гадагш нь гаргах. Манай монголчуудад бол хуваалцахад дуу хоорын хувьд бол зөндөө юм байгаа гэдгийг үзүүлэх гэсэн ийм бололцоог нээж өгч гэнэ гэж бодож байна. Энэ талаар та бүхний бодлыг бас сонсъё гэж бодъё. Яг хоо энэ талаараа болохоор одоо энэ наадмыг зохион байгуулагч Нацаг Дорж ах бас одоо Монгол хамтлагуудыг дэлхийн фестивалууд руу бас явуулах тийм арга хэмжээнүүд явуулдаг. Тэгээд тэр бол бас миний хувьд бол Монгол хамтлагууд олон улсын фестивалд очиод тоглоход ерөнхийдөө бол бас тэнцэнээс дэлхийн стандарт ямар байдгаа юм яаж явах ёстой байдгийг бол маш их суралцаж ирдэг харагддаг. Тэгээд ер нь бол дэлхийн юунд гарахад бол миний хувьд бол мэдээж хэрэг хэл чухал. Тэгвэл бас одоо хүү хамтлаг гэдэг юм уу те Монголын өв уламжлал хөөмийг одоо хослуулснараа бол зөвхөн англи хэл оруулахгүйгээр одоо дэлхийд бол гарах боломжтой байна. Тэ? Мэдээж хэрэг гадагшаа гарахын тулд хэлний мэдлэг их чухал. Англи хэл бол бидэрт бол бүгдээрэнд нь хэрэгтэй. Гэхдээ бас монгол хэлээр гадагшаа гарч болдгиймаа гэдгийг бас манай зарим нэгэн хамтууд үзүүлээд ихлэ хүүгээс ихсүүлээд үзүүлээд эхэлжтэй шүү дээ. Монголын хөгжмийг гадагшин дэлхийн хэмжээнд хүргэх үүрэг бол та бид бүгдийн үүрэг гэж ингэж ойлгож байгаа. Дээр нь одоо шинэ технологи, одоо шинэ дижитал ертөнц бол энэ болцоог олгож шүү дээ. Тэгэхээр энэ тухай та бүхэн юу гэж бодд юм бол доо? Ерөнхийдөө яг ингээд бид нэр дэлхийд гарна гэж ярьдаг ч гэсэн одоо бол ер нь дэлхийдээ холбогдсон юм шиг санагддаг. Яг хаанаас ч ингээд хүмүүс яг бид нэр платформ дээр ингээд яг тавхад тэнд хүмүүс бол яг хаанаас ч ингээд сонсч болно, хэдэн цагийн үед сонсч болно, дуртай дургуугаа ялгаж болдог болсон болохоор зүгээр дуртай юмнуудаа хийгээд л ах хэрэгтэй гэж боддог. Тэгээд яг хизэн яг тийм амар яг ингэж дэлхий рүү гарахыг нь бол мэдгүй ч гэсэн ингээл их хэл юм хийцгээгээд бид нар одоо амар завгүй байж ах ёстой юм шиг санагдаад идэг. Одоо нэг юм хийжлээ одоо яах вэ гэж суухш ингээл шин юмнуудыг хараад хайгаал сургалаал үзээл тэгэл тэрнийг өөр дээрээ биелүүлээл тэгснэ тэр нь яг өөрийнх нь яг жинхнээсээ яг юу болж таарч байгаа гэдэг юм туршлага хоримтлуулаад тэгж ер нь явах байхтай яг хуу фестивалуудад яг гадагшаа тэгж нөгөө явж оролцох бол үнэхээр
айгүй таалагдсан. Тэгээд тэр чинь бас ингээд нөгөө нүд нээгдэж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нэр яг ингээд одоо залуу уран бүтээлчтэй бас ингээд яг гадагшаа яг тэр нөгөө фестивалуудын шоукейсүүд рүү явж үзэх хэрэгтэй юм байна лээ гэдэг тэрнийг бол яг бас хэрэгжүүлээсэй гэж бас бодож байгаа. За баярлалаа. За миний хувьд гэвэл тийм ер нь одоо ингээд улам л Монголын гарц улам томсоор байна. Улам зам нь өргөссөөр байна. Тэгээд одоо монголчуудын хувьд ярих юм бол миний бодлоор хамгийн боломжтой зах зээл бол зүүн өмнөд Азийн зах зээл гэж боддог. Одоо тэр улсуудын фестивал, хөгжим залуучуудын сонирхол, хөгжмийн ер нь төвшин өдр ер нь бол Монгол айгүй ойролцоо. Тэгэхээр бидний одоо тэнцээ яг адилхан ингээд Playtime-ыг одоо нацгиах зохион байгуулдаг шиг яг тэр өөр Азийн улсуудын бөө нацгаанууд ингээд цугтаа ингээд уулзаад ингээд гоё байд юм байлаа. Одоо ингээд жишээ нь Playtime дээр Солонгосын, Японы тэ фестивалуудын бас яг зохион байгуулагч нар ирсэн. Тэнгүүт бүгдээрээ гоё үзэл танилцаа шин залуу хамтлагийг аль нь өөрийнхөө фестивал дээр авч тоглуулах уу тэ эргүүлээд нацгаах фестивал дээрс чад ингээд энэ одоо энэ сурагч солилцоо гэдэг шиг юм хамтлаг солилцоо энэ айгүй гоё зүйл биш санагдаад байгаа л та тийм. За баярлалаа. Үнэндээ цаг их өөр болчихсон. Бид нар хэлжсэн шүү дээ. Бидний чинь хуучин энэ хаалттай нийгэм байх үед бол манай Монголын хөгжим гадагшааж гардггүй, гаднаас хөгжим орж ирдгүү. Бидний зарим нэгэн гадагшаад дотгошоо цөөхөн явдаг улсууд бол нэг пянз авцраад ингээд тавихад бол тэр нэштэй их тийм том үйл явдал болоод тэрийг тойрч сонсоод ингээд яадаг гэсэн бол одоо үндсэндээ тэр асуудал байхгүй болчихсон. Тэр бол бүр ингээд ярих юм бол түүх шиг өнгөрсөн зууны үеийн юм шиг ийм яриа болоод явж шít. Тэгээ одоо ингээд хараад байж хахад бол үндсэндээ энэ наадам нэг том соёл Монголд авчирч байна. Тэгээ энэ соёл нь бол нэгдүгээрт хөгжмийн том соёл. Хоёрдугаарт миний харж байгаагаар бол бас ёс зүйн соёл байна. Яаж өнөөдөр манай залуучууд энэ ч олуула нэг дор бие биендээ саад болохгүй. Бие биенийхээ хүндэтгээд тэгээ бие биенээсээ таашаал аваад тэгээд энэ ч биш тэ аж төрж 4 хоног биш тэ нэг тийм хөөрхөн community болоод амьдарч болохыг харуулж чадж байна гэдэг чи их том соёл байхгүй юу. Дээр нь эн чин бид нар гооцон соёл байна шүү дээ. Энд чи өчигдөр миний тоглолтын дээр манай долгион намайг өгөөдөд байсан байхгүй. Чи одоо их онцгой хувцалчлаа гэдэг. Би үндсэндээ хүүхдүүдэд хэлсэн байхгүй. Би энэ их наадам зориулж бэлдсэн хувцаад өмссөн болохоос биш өөр нэг онцгой юм билээ. Тэгээ би ингээ хараад байсан яагаад гэвэл үндсэндээ энд ирж байгаа бүх хүмүүс ч гэсэн ингэж л өөрсдөө бэлдэж байгаа юм байна гэж мэдэрсэн учраас би тэгсэн байхгүй. Тэгэхээр энэ их гайхамшигтай бас нэг соёлыг манай Playtime наадам болов авчирч өгч байна гэж ингэж ойлгож байгаа. Тэгэд өөр зөндөө олон зүйлийг авчирлаа шүү дээ. Одоо тэр дөрөв ярьжсэн байгаль орчинтойгоо яаж зөв харьцах вэ? Үндсэндээ бодох санах зүйл зөндөл байх шиг байна. Энэний тулд бол асар их хөрөнгө оруулалт хэрэгтэй. Тэгэхээр энийг дэмждэг, тэрийг ойлгодог, энэний одоо энэ оролцож байгаа спонсоруудын үүрэг оролцоо бол асар их чухал. Тэгэхээр энэ улсуудад бол баярлалаа гэж хэлэх хэрэгтэй. Дээр нь эдгэрийн тоо улам нэмэгдээсэй гэж би бас өрөөх байж байна. За тэгээд дээр нь энэ ч оролцож байгаа энэ бүх залуучууд өөрсдийнхөө хувь нэмрийг оруулж байгаа байхгүй юу? Билет аваад орж яана гэдэг чинь бол тэр мөнгө бол шүү дээ нацгагийн хармаан руу орж байгаа биш. Үндсэндээ энэ том наадам цаашаага өсөж дэвжих үгүй юу гэдэг энэ асуудалтай бас шууд холбоотой болов гэж би ингэж бодох юм. Тэгэхээр энэ оролцож байгаа залуучуудад та нар бүгдээрээ бол шүү дээ их чухал үүрэг гүйцэтгэж байгаа шүү гэдгийг би бас хэлээд та бүхэн талархал ирэх хэлмээр байна тий. Тэгээ одоо бид нар ингээд бид дөрөв яриад байх бол бас тийм сонирхолтой биш байж магадгүй. Та нарт хэрвээ асуулт одоо бид дөрвөөс асуух асуулт байвал шүү дээ. Зоригтойхон, итгэвтэйхэн асуугаарай гэж би уриалах байна. Асуух тийм анхны салхийг нагадах зоригтой хүн байна уу? Сайн байна уу? За та дөрвөөс дөрвөлнгээрээс нь дунданд нь гэж тавьж асууж байгаа шүү. Ер нь энэ наадмын нийгэмд үзүүлж байгаа нөлөөлөл нь
одоо яг юу гэж харж байна вэ та бүхэн? Тэгэхээр бид нар анхнаасаа хулаад яг энэ тухай яриад байх шиг надад санагдаад байгаа байхгүй. Бид нар ямар наадам маань бол ямар нөлөө үзүүлэх гээд байгаа вэ? Нэгдүгээрт бол байгаль орчинтойгоо бид нар зогсож амьдарч сурья. Энэ тэгэхгүй бол байж таатай ийм их эрсдэл суур амьсгалтай газар байгальдаа их анхааралтай хандахгүй бол байж таатай юу болдгийг бол бус орны жишээгээр бол бид нар сайн мэднэ. Нэгдүгээр. Хоёрдугаар би хэлсэн энэ манай залуучууд байж таатай шин соёлтой болж байна. Үнэхээр гоё мэдрэмж төрж байна. Тэгээд дээр нь бол ингээд хамтарч том юм бүтээж болдгиймаа гэсэн энэ том мэдрэмж бол асар чухал болоо гэж бодож байна. Дээр нь чи юу гэж хэлэх вэ? Яг саяны таны хэлсэн шиг ер нь л энэ подкаст гэснээс хойш яг л нийгэмд үзүүлэх нөлөө гэдлээ саянаас ширлээ. Ер нь бол боловсрол гэж зөвхөн одоо намш сургууль сурсан тэрийгнээс гадна одоо нийгэмшлийн одоо тэрийг юу гэж хэлдэг юм бэ? Та нэг сайхан хэлдэ. Яг тэ одоо заавал ухаантай заавал боловсралтай байх гэхээс илүү одоо соёлтой байх одоо төлөвшил одоо тим юмыг биднэрт хамгийн залуучуудад хамгийн том өгж байгаа наадам л гэж одоо харж тэ. Ялччгүй нэг 4 хоногийн турш энэ жижиг талбайд ийм олон залуучуудыг нэг газар цуглуулгаар шин тэнд жинхэнэ соёлтой боловсон гоё нийтэж байж ижил энэ чинь яг саяны таны хэлснээр баяр болно гэдэг шиг яг тиймэрхүү нөлөөллүүд олон ч харагдаж байгаа л шууд чинь. За би амар сүртэй яриад та шиг та яа. Яг миний хувьд бол энэ фестивал бол илүү тийм ив нэгдэл илүү харагддаг. Тэгэл жилийн жилд ерөнхийдөө playtime болох гэж байна гэдэг нэг 2000 хэдэн оны нэг амар тоостой нэг тийм бичлэг ингээд хүмүүс яадаг шүү дээ. Тэгэхээр бол миний хувьд бол одоо тэр тийм биш ээ. Энд ч ирэхэд одоо бүр ингээд хуваагаад ярихад амьд хөгжмийн хандлага, rap артистууд, электрон артистууд гэдэг ингээд ийм нэг тустай юм шиг хүмүүс ингээд бодоод байдаг. Гэвч энэ ч ингээд ирэхэд бол ерөнхийдөө бол яг бүх талаас ив нэгдэл харагддаг. Тэр нь бол жоохон ч гэсэн нийгэмд бол ерөнхийдөө бол бас үр ачаа өгж байгаа фестивал болов гэж би боддог. Тэгээ сая мөнх хоригод амьд хөгжим гэж ярьлаа л да. Тэгэхээр энэ наадмын ч нэг онцлог бол амьд хөгжим тэгээ электро хөгжмийн их наадам шүү дээ тий. Миний хувьд бол ерөөсөө амьд биш хөгжим гэдэг ойлголт ерөөсөө байгаагүй байхгүй. Бид нар чинь анханасаа дуулдгаараа дуулаад хөгжимдгөөрөө хөгжимдөд тэгээ тэр unplugged, plugged гэдгийг чинь бол сүүлд гарч ирсэн ойлголт байгаа байхгүй. Гэхдээ бол одоо үндсэндээ энэ хөгжлөө дагаад мэдээжийн хэрэг хөгжмийн урсгалууд ч их өөрчлөгдөж байна. Дээр нь энэ техник технологи ороод ирэхээр бол янз янзаар бол бас хайрцаж эхэлж байна. Тэгээд энэ амьд хөгжим гэдэг бол ямар хэрэгтэй байдаг юм бэ гэдгийг үндсэндээ бас энэ наадам харуулж чадж байгаа болов уу гэж би бодож байна. Тэгээд амьд хөгжмийн төлөөллүүд бол яг энэ ч сууж байна. Чи одоо энэ тухай өөрийнхөө санал бодлыг хэлээч. Амьд хөгжим чинь яг амьд гэдгээрээ л ер нь яг ингээ хүнтэй хүнтэйгээ ингэж одоо харьцаж байгаа. Тэр харилцаа ингэж яг нэг энергийн ч юм уу одоо нэг юм нэвтрэлцэл болдог юм шиг санагддаг. Тэгээд тэр чинь ингээд хүний зүгээр ингээд хөгжмөөр сонсох бүх ингээд айгүй гоё нарийн одоо нэг төгс юм хөгжим ингээд яг өөрийнхөө хувьд ингээд төгс хөгжим хийгээд цацж байгаа шүү дээ гаргаад одоо айгүй гоё дууралттай юм юмтай гээд тэгсэн ч гэсэн яг амьдаар тоглох чинь яг боддороо хүн алдаж болно яг нэг жоохон өнгөн ингэж нэг гажаад өчж болно тухайн үеийн сэтгэл хөдлөлөөрөө бүр илүү гоё болж ч хөгжим ингэж яаж ч ингэж хувирж хөрвөж болдог юм тухайн цаг мөчтөө байдаг болохоор их дуртай яг тэр үл яг амар хэрэгтэй зан чанар гэнэ хэрэгтэй тийм одоо яг амьд хөгжмийн яг нэг хэсэг бахаа л гэж боддог доо. Тэгэхээр тэр нь болохоор яг бид нэр электро одоо ингэ хөгжим ингэ сонсож байгаа амьд хөгжим сонсож байгаа аль аль нь гэхэд түрүүний яг танаас ирсэн асуултан дээр бол бид нар яг нийгмийн хувьд нийгэмдээ одоо хэр өр нөлөө үзүүлж байгаа вэ гэвэл маш том одоо
хувь нэмрээ үзүүлж байгаа гэж бодож байгаа. Яагаад гэвэл яг энд хүн болгон 4 хоногийн турш сүнсээрээ ер нь дотор яг бүх одоо би хинбэ гэдэг бие хүнээ бүрдүүлэхдээ бас маш их юмнуудаас нь ингэж нэг цонхны үйлчлэгээ шиг мэдэрч авж байгаа, тэрнийгээ дуртай дургуугаа мэдэж ялгаж байгаа, маш их тийм юм сурж өөртөөгөө танилцж тэгэж төлөвшөж байгаа. Тэгэхээр тэр чинь эргээд зөв эрэг утгаараа явж байгаа болохоор нийгэм рүүгээ эрэг нөлөөтэй байх байхаа л гэж бодож байна. Тогтун амьд хөгжмийн тухай юу гэж хэлэх вэ? За наа чинь ямар хэцүү асуулт вэ? Би амьд хөгжмийн талаар юу гэж хэлэх вэ? За наад чинь үнэхээр юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Надад хариулт үнэхээр алга. Бас тэгээд нийгэмд үзүүлэх одоо фестивалийн нэг юу нь болохоор бас одоо ингээ харахад болохоор энэ ч бүр нялх хүүхдээс 5 настай хүүхд, залуучууд тэгээд настай хүмүүс ингээд байж байгаа та. Тэгээд энэ ч ингээ харж байхад бол энэ фестивал нь одоо настай хүмүүс залуучуудаа илүү итгэх тийм итгэл одоо энэ ч ирээд ингээд залуучууд нь бие гоё авч аваад хүүхдүүдтэйгээ ингээд байж байгаа. Тэгээд залуучууд нь бас одоо настай хүмүүсийг хүндэтгэх тийм бас зүй тогтолцоо бас байгаа болоо гэж бодож байна. Хамгийн гоё өнцгөн сонирхлоороо зангигдж байгаа нэх гоё те. Насны ингээд ялгаа нь. Тэр насны тухай ярихад би анхныхаа удаа ирчихэд эн чинь зөвхөн залуучуудын арга хэмжээ юм байна. Нас нь арай жаахан явсан улсууд энэ ч ирээд жаахан гадуурхагдахаар чив шиг эдгээр өөрийнхөө байх ёстой газрыг олохгүй хинтээ нийлэхээ мэдэхгүй өмсөн хувцсан чараа өөр юм шиг ингээд санагдаад байсан чинь аажмаар болов шүү дээ. Энийг насных нь бүгдээр зориулсан ийм арга хэмжээ болох шинжтэй болж хувирч байгаа нь бол бас нэг өөр онцлог болов гэж би бодож байна. Зөвхөн залуучууд мэдээж эрэг чухал. Залуучууд энэ бол шүү дээ гол хүчинд байна. Залуучуудын хөгжим бол шүү дээ энэ driving force, энэ drive нь бол байж л таараа. Тэгэхээр тэрэн дээр суурлал шүү дээ энэ наадам маань явна. Гэхдээ энэ бол бүх хүмүүст нээлттэй тийм наадам байх хэрэгтэй болов уу гэж бодож байна. Хэрвээ дэх юм бол тэр дэмждэг улсуудынхын ч тоон нэмэгдэн. Хэрвээ дэх юм бол энэний хүрээлэн ч нэмэгдэн. Тэр ч байтугай тасалбарын авах улсуудын тоо ч гэсэн нэмэгдэн шүү дээ. За өөр асуулттай хүн байна уу? Сайн бацхан уу? Бидний хувьд гэх юм бол та бүгдийг ингээд сонсож өссөн, одоо хүртэл сонссоор байгаа хүмүүс байгаа байхгүй юу? Тэнгүү та дөрвөөс дөрүүлэнгээс нь асуумаар байгаа асуулт болохоор та бүгд яг юу сонсож өссөн бэ? Бас яг одоо хүртэл дуртай артист ямар хамтлаг бас биднэрт юу сонсоосоо гэж зөвлөмөр байна. Яг дөрүүлэнгээс нь сонсмоор байна. За би ихтэй хариулъя. Ягаад гэвэл хамгийн их удаан олон жил хөгжим сонсож байгаа хүний хувьд би тэгж өссөн үсээгүй тий. Би түрүү хэлсэн шүү дээ. Намайг таануудын насанд байж байхад бол энэ сонголт их бага байсан гэж. Үндсэндээ бол инээмсэглэл хамтгийн бий болсон шалтгаан бас тэр шүү дээ. Бидний яг залуучуудыг хүсэж байсан тэр хөгжим Монгол тэр үед тэр болгон байгаагүй учраас бид нар бидний үеийнхний сонсдог тийм хөгжмийг Монголд оруулж ирэх юмсан, Монголын хувилбарыг бий болгох юмсан гэж бодоод бид нар үндсэндээ албан бусаар одоо яг ста сайн дураараа манай Бадруугны эдгээр бөөн дөрийн уран сайханч тэгээд бид нар биштэй энийг хөгжмийг бол бий болгох гэж оролцсон байхгүй. Тэгэхээр нэг нөгөөтэйгүр одоо би зүгээр анзаараад байгаа бид нар бол сонгодог хөгжим их сонсдог байсан. Бүр хүүхэд наснаасаа тэр бол хүссэн хүсээгүй дунд сургуулийн, бага сургуулийн хөтөлбөрч ордог байсан. Биднийг бол ерөнхийдөө ийм хөгжим байдаг юм шүү. Бетховен гэж ийм байдаг юм бэ, Шопен гэж ийм байдаг юм бэ. Гих мэтлэнгээр ингээд тэр нохойны нэр биш шүү гэдгийг бол шүү дээ үндсэндээ тийм аргаар зааж өгч ирсэн байхгүй. Тэгээ тийм ч учраас өнөөдөр хүртэл тэр хөгжмөө сонссон хэвээрээ байж байгаа. Одоо өнөөдөр бол сонголт үнэхээр гайхамшигтай. Би одоо ингээд ач охиноо дагаад Colors-ыг сонсдог болж шít.
Тэ. Тэг хүссэн үсээгүй. Тэгээ дээр нь бол шөө өөр шинэ хамтлагуудыг одоо ингээд сонсоод эхэлчлээ. Тэгээд дээр нь үндсэндээ бидний үеийнхээс өнөөдрийн ялгаа юу байна гэхээр манай хөгжимчид яг мэрэгжлийнх болж хувирч байна. Бидрийг залуу байхад бол үндсэндээ үнэхээр сайн дураараа хийжсэн. Одоо жишээ нь бол мөнх хоригл бол Америкт яг энэ гитарыг номоор нь сураад яаж тоглох ёстойг нотоор нь тоглоод бүх тэр одоо мэдлэгийг нь авчихсан ийм хүн байж байгаа шүү дээ. Бидний үед тийм байгаагүй. За өнөөдөр бол одоо ингээд манай энэ бүсгүй зохиомжийнхаа сургуулийг их сургуульд нь сураад ингээд явж гин гэсэн үг. Тэгэхээр бол байж тээ суур нь бол байж тээ үнэхээр бат бих гайхамшигтай гэсэн үг. Энэ бол тийм өнгөцхөн биш. Их том урлагийн суур нь бол Монгол тавьж байна гэж үз. Colors-ийнхэн бол байж тээ мэдээж эерэг хов хоосон газар гарч ирээд байж тээ гинт юм зохиогоод аваагүй шүү дээ. Эдгээр бол энэ өмнөөсөн бүх тэр хөгжмүүдийг сонссон байгаад таалагдаагүй нэг нь хаяад байхгүйг нь үе болохгүй бас ингэсэн болов уу гэж би ингэж л ойлгож байгаа. Тэгэхээр бид нар өнөөдөр цэцгийн цомборлагт байж ин хөгжмийн гайхамшигтай. Тэгээд тэр утгаараа бол өнөөдөр та нар их азтай бид нар ч гэсэн азтай гэж ингэж л харж байна те. Бидний хувьд гэвэл яг хүүхд байхасаа сонсч ирсэн юм гэвэл энэ сууж байна мэдээж. Тэгээд ер нь бол яг тэр энэ гэж мэдээж цохож хэлхийг бол хүсэхгүй байна. Хамгийн юу сонсоосоо гэж хэлмээр байна гэсэн асуултанд чинь зориулахад бол бид нар багасаа хөгжим сонсохдоо ямар ч хөгжмийг ингэж ялгаж шилээгүй бүх төрлийн урсгалыг сонсч бүх жанраас ингэж хөгжмийг хайсан хөгжим бол яг зөвхөн энэ урсгал хамгийн гоё гэж хэлэх айгүй хэцүү. Хөгжим бол хөгжим яг л нарны цацраг шиг бүх тал руу цацарж байгаа альч талд гоё юм байгаа учраас ер нь хөгжмийг тасралтгүй сайхан ухаалах юм бол тэнцээ нэгтгээс үргэлж амар гоё юм шигтгэе болсон хөгжмүүд өргөлж гарч ирсээр байх болно л гэж хэлмээр байна да. Тэрнээс яг тим хамтлаг гэж хэлж мэдэхгүй. За баярлалаа. За мөнх хоригд. Тийм би бол октооны хэлсэнтэй бол саналдаг байна. Би одоо өөрөө продюсерийн ажил хийдгийн хувьд бол би ерөөсөө нэг юм сонсох биш ерөөсөө дандаа эрэлхийлж бүх талын хөгжмийг сонсож бүх цаг үеийн хөгжмийг сонсож явдаг. Тэгээд одоо ган болдохын хэлснээр бол Colors гэдэг хамтлаг бол зүгээр л нэг гараад ирээгүй. Яг л нэг одоо үхэр тэргийг зүгээр гарч ирээгүйтэй адилхан одоо мөрд орж байгаа дугуй хийсэн болвол одоо соёл эрдэнэ дараа нь тэрэг гаргаад инээмсэгэл дараа нь тэр нь машин болоод одоо Colors онгоц болж байгаа маягаар ер нь бол бүх хөгжим бол уялдан холбоотой байдаг гэсэн утгаараа бол бүх талын хөгжмийг ер нь бол эрэлхийлж сонсох хэрэгтэй. Тэгээд яг бүр тодорхой хариулахад бол би яг энэ тухай ерөнхийдөө ярьж ирсэн. Ер нь бол сонгоход айгүй хэцүү байдаг. Яг миний хувьд бол ойрын 10 жилдээ надад одоо наалдаж үлдсэн альбом хэм бол The Shins гэдэг хамтлагийн Winston the Night Away гэдэг альбом. Тэгээд Backing Sea Change гэдэг альбом хоёр. Ерөнхийдөө надад их наалдаж үлдсэн. Яг л нэг адилхан хүмүүс байгаа даа даа хэдүүлээ гэдэг. Яг бас тийм артистыг ингэж сонгоно гэх бол бас амар хэцүү. Тэгээд яг нэг хооронд нь ингээд дээр доор нь яг тавьж байгаа юм шиг яг санагдах гэдэг юм. Тэгээд яг хөгжим бол бүгд өөр ингэсэн яг онцлогтой, сүнстэй, өөрсдийн гэсэн түүхийг өгүүлж идэг учраас яг ямар түүх сонсомоор байна, ямар үлгэр сонсомоор байна ч юм уу. Эсвэл яг юу хинтээ хань болмоор байна, ямар байна гэдгээл зүгээр бодож тиймэрхүү зүгээр бас өнцгөө өөрөө зүгээр бодоод эхлэх юм бол яг цаанаасаа ингээд дуунууд нь яг нөгөө зөв урсгалаараа яг олдоод ирэх байхаа гэж бас бодож байна. Одоо хаанаас хаяа гэвэл яг өнөөдөртөө яг ийм яг ингээд нөгөө бүх юм амар задгаарсан шүү дээ. Тэгэл нэг өдөр нь гинт амар ингээл жаргалтай хөгжим сонсч байвал нөгөө өдөр нь уйлж мэлцэндээ ингээл гоньгэлзэн тийм болохоор өөрөө л яг ямар байгаагаа л ер нь
мэдж байгаа бол зүгээр ахаа л гэж бодож. Тэгээд үг ай тэгээд хэрхэн ер нь яг хөгжмөндөө хандсан байна гэдгээр нь л ер нь бас нэлээд мэдрэгддэг болчдөг доо. Нэг бид нар бүгдээрээ л мэддэг шүү дээ. Яг нэг тийм л одоо юм байна да. За баярлалаа. Тэгэхээр залуучуудаа ийм байх юу? Монголын урлагийн зүйл үндсэндээ уран бүтээлчтэй урлагийн салбарт ажилладаг хүмүүс аль болохоор дэмжлэг тусцаа үзүүлэх. Монголын урлагийг гадагшин олонний хүртэл болгоход дэмжлэг үзүүлэх. Дээр нь урлагийг сонирхдаг тийм хүмүүсүүдийг яаж хооронд нь уран бүтээлчтэй уулзуулах вэ? Нэг огтлцоон дээр аваачих вэ? За дээр нь бол одоо ингээд шинэ урлагийг гадна дотноос Монгол руугаа авчрах гэсэн иймэрхүү ажлыг зохион байгуулахад дэмжлэг тусцаа үзүүлэх зорилготой ийм л байгууллага байгаа юм. Тэгээ өнөөдөр бид нар энэ подкаста манай урлагтай яриа гэдэг подкаст гараад энэ 2024 оны 2 сараас эхлээд явж байгаа. Хэрвээ та бүхэн YouTube-аар ороод Монголын урлагийн зүйл гэдэг ингээ харах юм бол тэн чинь ахыхаа зургийг олж харна шүү заяа. Тэгээ та нар биднүүдийн хийсэн тэр ярилцлагыг бас подкастыг сонсоорой гэж би урьж байна. Яагаад гэвэл урлагт хайртай, урлагт ойрхон тийм хүмүүс их олон Монголд. Гэхдээ тэр болгон тэр хүмүүс юу үсэд байгаагаа мэддэггүй. Эсвэл бол яаж холбогдох вэ, юу байгаа вэ гэдгийг бас мэдэхэд манай энэ подкаст ямар нэгэн хэмжээгээр дэмжлэг тусалцаа үзүүлж байгаа болов уу гэж би бодож байна. Тэгээд энэ наадам үзэгчгүй байх юм бол ямар ч утга байхгүй. Та нар байхгүй бол ямар ч утга байхгүй. Тэгэхээр та нар хүрэлцэн ирсэнд бол их талархалаа илэрхийлье. Тэгээд дээр нь одоо миний урилгыг хүлээн аваад надтай өнөөдөр энэ подкастт оролцоод энэ яриаг өрнүүлсэн 3 зочиндоо би талархал илэрхийлж байна. Тэгээд энэ ажлыг зохион байгуулж байгаа бүх манай урлагийн зөвлөлийнхаа залуучуудад бас талархал илэрхийлье. Манай гүйцэтгэх захирал Одгирлгээд тэр нэг бүсгүй тэнцээ сууж байна. Бүх юмны ард нь байж байгаа юм бүхэн байгаа. За тэгээ Огяда бас баярлалаа. За ингээд бид нар өнөөдөр ингээд үгээр подкастаа өндөрлөө. Та нар уран бүтээлчтэй бас улам их зүйлийг бүтээгээрэй. Өмнөөс бити ухраарай. Амбицтай байгаарай. Цагаан амбицтай байгаарай гэж ингэж өрөөд яа. За баярлалаа. Баярлалаа. Баярлалаа.